Өнөөдрийн хичээлээр бид англи хэлний нөхцөлд өгүүлбэрийн чухал хэсэг болох second conditional болон third conditional ийг наривчлан судлах болно. Энэ хоёр нөхцөлт өгүүлбэр нь бодит бус эсвэл өнгөрсөн үйл явдлын талаар ярихад хэрэглэгддэг бөгөөд зөв ашиглах нь таны яриаг илүү оновчтой, ойлгомжтой болгоно. Second conditional залгавраар эхэлж дараа нь simple past цагийн үл үг ордог. Үндсэн өгүүлбэрт нь would болон үл үгийн үндсэн хэлбэр орно. Энэ нь одоо болон ирээдүйд биелэгдэх боломжгүй эсвэл маш бага магадлалтай зүйлийг төсөөлн ярихад ашиглагддаг. Жишээлбэл If I won the lottery, I would buy a big house гэдэг нь одоохондоо суглаанд хожоогүй ч хоцсон бол юу хийхээ төсөөлж байгаа хэрэг. Second conditional ийг хэрэглэхдээ бид зөвлөгөө өгөх эсвэл зүгээр л төсөөлөн бодох үедээ ашигладаг. If I were you гэдэг хэллэг нь таны оронд би байсан бол гэсэн утгаар бусдад зөвлөгөө өгөхөд хэрэглэгддэг. Энэ нь грамматикийн хувьд үргэлж were үгийг ашигладаг гэдгийг санаарай. Тухайлбал I эсвэл he, she тэ хамтч were орно. Учир нь энэ нь бодит бус төсөөллийн нөхцөл байдал юм. Third conditional if залгавраар эхэлж дараа нь past perfect цагийн үйл үг буюу had we турм орно. Үндсэн өгүүлбэрт нь would have болон үйл үгийн past participle буюу we турм хэлбэр ордог. Энэ нь өнгөрсөн цагт хийгдсэн эсвэл хийгдээгүй үйлдлийн үр дагаврыг өөрөөр төсөөлөхөд ашиглагддаг. Жишээ нь If I had studied harder, I would have passed the exam гэдгэн шалгалтандаа тэнцээгүй ч илүү хичээсэн бол тэнцэх байсан гэсэн харамслыг илэрхийлж байна. Third conditional ийм гол санаа нь өнгөрсөн цагт хийгдсэн эсвэл хийгдээгүй зүйлийг өөрчлөх боломжгүй ч түүний үр дагаврыг өөрөөр төсөөлн харамсах эсвэл сургамж авах явдал юм. What if гэж асуухдаа өнгөрсөн үйл явдлын талаар өөр хувилбаруудыг бодоход энэ дүрмийг ашиглаж болно. Энэ нь англи хэлээр ярьж байхдаа илүү гүнзгий утга санааг илэрхийлэхэд танд тусална. Болон third conditional энэ гол ялгааг ойлгох нь маш чухал. Second conditional одоо эсвэл ирээдүйд бодит бус нөхцөл байдлыг илэрхийлдэг бол third conditional энэ өнгөрсөнд болсон өөрчилж боломгүй үйл явдлын үр дагаврыг төсөөлөхөд ашиглагддаг. Жишээлбэл If I had money now, I would buy that car гэдг нь одоо мөнгөтэй байсан бол одоо худалдаж авах байсан гэсэн үг. Харин If I had money yesterday, I would have bought that car гэвэл өчигдөр мөнгөтэй байсан бол худалдаж авах байсан гэсэн өнгөрсөн цагийн утгатай болно. Одоо бид хэдэн дасгал ажил хийж second болон third conditional ийг хэрхэн зөв хэрэглэхээ баттгая. Эхний асуулт If I know her address, I would have visited her. Would have visited гэсэн хэсгээс харахад энэ нь third conditional ийм бүтцтэй байна. Тиймээс хоосон зайд had known гэж орно. Учир нь third conditional ийм нөхцөл хэсэгт past perfect хэрэгэлдэг. Өнөөдрийн хичээлээр бид second болон third conditional ийм бүтэц хэрэглээ мөн тэдгээрийн хоорондын ялгааг судалж мэдлээ. Эдгээр нөхцөлт өгүүлбэрийг зөв хэрэглэх нь таны англи хэлний яриа болон бичгийг илүү баялаг, оновчтой болгоход туслана. Дасгал хийж жишээ өгүүлбэрүүдийг тогтмол ашигласнаар та энэ дүрмийг төвөггүй эзэмших болно. Баяртай.